За бүгдд нь энэ өдрийн минь төргийа. За манай дээр өөрөө зохицуулттай халддаг кабель гээд энэ жилээс зарагдаж эхэлж байгаа. Өөрөө зохицуулттай халддаг кабелийн давуу тал нь удирдлах шаардлагагүй, мэдрэгч хэрэггүй. Ерөнхийдөө энэ кабель утга маань өөрөө ер нь тухайн хүүтнийхээ нөхцөлд мэдрээд очноо мэдрээд өөрөө халалт та зохицуулаа явцдаг гэсэн үг. За кабелийн хувьд бол өөрөө үйлдвэрээс эрэхтэй битүүмжлэлтэй ирж байгаа. За шууд та удирдлага хэрэг байхгүй шууд очиод энийг тогны их усэр буюу арзаатганд холбоцоход ер нь болчихно гэсэн үг. За тэгэхээр ерөөсөө суйрлуулахад маш энгийн амархан хэлбэр гэсэн үг. За тэгээ кабелийн хувьд бол өөрөө нэлээд хатуу биетэй. Тэгэхээр нөгөө усны худаг мудаг хийхэд ямар нэг байдлаар нөгөө халаад уйраад ч юм уу буцаад нөгөө наалт үүсдэг ч юм уу те усны даралтандаа түргдээд нэг зарим кабелд бол хоорондоо наалдаад халаа шатаад бууддаг тийм юм байхгүй. Энэ кабелийн хувьд шууд өөрөө энэ кабелийн бүрээс нь өөрөө ер нь гал дэмждэггүй халданд маш өндөр халданд төсвөртэй гэсэн. За кабелийн хувьд бол ер нь максимум 65 градус хүртэл хална. За тэгээд ер нь тухайн цаг уурынхаа тухайн орчныхоо хүүтнийг мэдрээ шинэ гас 20 градус хүрэх юм бол энэ кабель маань өөрөө 65 градус хүртэл ер нь хална гэсэн үг. За жишээ нь тухайн шугам хоолойны гол хэсэгт хөлж явагдана гэвэл яг тэр хэсэгтээ зөвхөн тэр хэсэгтээ л илүү халдаг гэсэн үг. Бусад хэсэгт дулаахан байвал ер нь харьцангуй тэгж халт нь бага байна гэсэн үг. Магадгүй тэр шугам хоолой үзүүр дээр хөлж явж тэр хэсэгтээ илүү халдаг гэдгээр илүү давуу талтай гэсэн үг. Тийм болохоор өөрөө зохицуулттай халдаг кабель гэж байна. За кабелийн хувьд бол манай дээр 5 м, 5, 10, 15, 20, 25, 30 40, 55 гэсэн сонголтуудтай худалдаалгаж байгаа. Үнийн хувьд бол маш боломжийн байгаа. За би үнийн нь бол дор бичлэгийн дор оруулчин. За тэгээд бас давхар мөнхт байгаа цэвэр усны дээр бол энэ кабелийг та цэвэр усны дотуур болон гадуур мөн бохор усны шугам хоолойн гадуур болон дотуур нь ашиглах боломжтой. Бид нар бол угаасаа энэ кабелийг цэвэр усанд зориулж захиалж авчирсан гэсэн үг. Тэгэхээр усанд бол маш төсвөртэй гэсэн үг. За мөнхтийг яаж хийх вэ гэхээр за ингэж. За мөнхтний хувьд бол 25 болон 20 шилжүүлэгчтэй гэсэн үг. За хэдүүлээ энэ мөнхтийг энэ жишээ угсрээ. За ингэж чигээ энийгээ боочно. За энэгээр жишээ нь энэ шавь хийчихэ. Энэ шавийг хийлээ. За тэгээд одоо эрзэн жиргээ хийчихэ. За эрзэн жиргээл ингэж хийхэд ер нь л хийчихнэ гэсэн. За нэлээд жоохон бариу оромжсоор шахаад хийж асуудалгүй. За ингээд энэ кабель дээр оруулж ирээд хоёр талаас нь шафттай шавь хийгээд за тэгээд чангалчихна гэсэн. За одоо шинэ ингээ харуулах юм бол энд нэг шавь нь орцсон байна. Тэгээд араас нь эрзэн жиргээ хийлээ. Энэ шавьа тавилаа. За тэгээ ингээл чангалчихна гэсэн. За ингээл очоо тай шугам хоолойныхоо төрөнхөн дээр энийг чангалаад ерөөдөө ингээл битүүмжлэн л асуудал болчихно. За кабелийн захилгаан зарцуулалтын хувьд бол метрт 20 ватт гэсэн үг. Энэ маань ерөөдөө максимум халдаараа 20 ватт гэсэн үг. За өмнгийн хувьд мэдээлэл өгөхөд ер нь бол кабелийн нийт урт нь 5-аас 55 м хүртэл байх боломжтой байгаа. За тэгээд 5 м-тэй 100 мянга, 10 м-тэй 150, 15 м-тэй 200, 20 м-тэй 250, 25 м-тэй 300 мянга, 30 м-тэй 350 мянга, 40 м-тэй 450 мянга, 55 м-тэй 600 мянга. За гэсэн үнэлгээтэй байгаа кабелийн хувьд бол за мөнхт нь бол 50 мянга гэсэн нэг ширхэг. За кабелийн хувьд бол 15-аас дээш жилийн насжилттай та нэг ер нь л аваад мартна гэсэн үг. За тэгээд ер нь л ямар улсууд экспортод гардаг вэ гэхээр Оросын улбооны улс, Америк, Канада, Их Британи. За тэгээд Европын улбооны улс бол Финланд, Польш, Унгар. За Сауди Араб, Казахстан, Австрали, Бразил, хойд бол Өмнөд Америк улсуудад бол экспортод гардаг тэнд ер нь л өргөн ашиглагддаг гэсэн үг. Тэгэхээр
маш өндөр зэрэглэлийн сайн чанартай кабелууд манай дээр худалдаалагдж байна. За ер нь бол манайх албан ёсны эрхтэйгээр Монголд нийлүүлж байгаа. За хаягийн хувьд гэх юм бол та Гермес худалдааны төвийн баруун талд Мета центргээ барилгын худалдааны төв шинээр нээгдсэн байгаа. За Мета барилгын худалдааны төвийн B1 буюу B13 тоот та ирээд манай кабелийг авах боломжтой байгаа.